За өнөөдөр 12 сарын 21 өнөөдрийн байдлаар нийт шатхуун хангамжийнхаа 50 хүрэхгүй хувийг 48% л одоо импортоор оруулж ирээд. Энэ нь юу хэлж байгаа гэхээр сарын маань 3.2 нь өнгөрцөн байдаг. Гэтэл 50 хүрэхгүй байна гэдэг бол бас номсдол үүсэх нэг шалтгаан байна. Ер нь бол бид нар мэдж байгаа Монголын ард түмэн байтугай дэлхийн нийтээр мэдж байгаа. Монгол Орос улбаны улсын дотоод нөхцөл байдал хайрцангуй одоо хүндрэлтэй байх шиг байна. Гэлээхтэй Орос ард түмэн манай Монгол улсад бол хамаг боломж болцоогоор түлшээ А92 бензинийг бол нийлүүлж байна. Ер нь бол Монгол улсын өдрийн хэрэгцээ нэг 40-оос 60 вагон А92 дизелийн зүс Монгол улсын хилээр орж ирэх юм бол бид нар өдрийнхөө нөөц үүсэхгүйгээр өдрийнхөө хэрэгцээг хангаад авах юм бүрэн боломжтой. Гэтэл одоо он гарснаар 12 сар гарснаар одоо 4 хуудаад 40-оос дээш вагон орж ирлээ. Тэгээд бусад үед нь бол нэг 10 тэр байтугай одоо 12 сарын 8 3 12 сарын 18 нэг вагон орж ирсэн. За бид нар бол энийг шуурхай түгээлтэнд гаргахын тулд одоо Сүхбаатар өртөө, Улаанбаатарын Аршаан өртөө, Толгой өртөө, за замын бовдууд дээр өртөөнүүд дээр бол түгээлтүүдийг бол цаг тухайн өдрийн одоо 24 цагаар бол түгээлтүүдээ хийж байна. За Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ нэг 280 гаруй шатхуун түгээх хэвээр байна. За энэнийхээ одоо 3.1-ийг бид нэр одоо ээлжилж одоо түлшээр өдөр болго хангаж байна. Өдөрт сая 600 мянган литр түлш байх. А92 дизелийн түлш байх юм бол Улаанбаатар хотын хэрэгцээ бол бүрэн хангагддаг. За би ажил аваад 4 хоног жин. 4 хоногийн хугацаанд одоо Ямна хаач ажилтаа газар хэлцэх ажлуудтай танилцж чадаагүй шууд л авсорноос эхлээл дизелийн түлш А92 бензиний талаар түгэл толгой төртөө за бензин колонкуудаар явж одоо нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлх юм бол линк 51 үрний доотлын Петроус хоногт нэг 19,000-аас 20,000 тонн 19-оос 20 тонн бензин А92 ирэхэд орой 11 цагт буугаад өглөөний одоо 24 цагийнхаа хангалттай хангалттай хийдэг байсан бол одоо 10 цаг болоод дуусч байна. 10 цаг болоод дуусч байна. За тэнд ойчрлж байгаа бас би ард иргэдийнхаа санал бодлыг сонслоо. Ер нь бол өчигдөр ихэд би 8 колонкор явлаа 15-6 ард хүмүүстэй тэр ойчрлж байгаа жолооч нартайгаа уулзаж ярилцж байхад за 2 жолооч нь шарн ассан. Нэг жолооч нэг 2 зураас бензинтэй. За бусд нь бол 50-с дээш одоо банк нь бол 50-с дээш дүүргэлттэй. Тэгээд та дүүргэлттэй бусдаа боломж олохгүй гэхлээр бас энд нэг очир багтаа болохоор ночирд зогсчлоо ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаас бас нэг төр зургийн одоо нэг өдөрт 1000 сая 600 литр бензин гарахад хүрээд байдаг гэсэн бол одоо хүрхээ байцсан. Энэний шалтгаан нь бол бас манай ард иргэд маань бас банкнтай бас нэг жоохон 50% нөөцтэй яваад байгаа юм болоо гэсэн. Ийм одоо нөхцөл байдал хүрж байна. За төвийн бүс буюу хангаан бүс, төвийн бүс бол аймагуудад бол одоо Улаанбаатар хотоос хангадаг. Баруун аймагуд бол баруун талаас багахан хэмжээгээр бол орж ирээд харьцангуй гайгүй байна. Дархан Эрдэнэт бол одоо өнөөдрөөс эхлээд ажилтнууд өчигдөр 16 вагон явсан. Өнөөдөр 3 вагон явахаар ажилтнууд хийгдсэн 16 вагон бол өчигдөр Дархан Эрдэнэттэй буугаад хөсгөл усруу бол арангараа бол тараагдж байгаа болгонлоо. За зүүн аймаг бол харьцангуй одоо тогтвортой байна. За төвийн бүсийн хангаан бүсийн бол бас нэлийн асуудалтай байна. Тэгээд бид нар бол нефт импортлагч нартайгаа за шатхуун түгээх станцуудтайгаа за манай ашигт нутмал газрын тосныхан манай яамныхан бол өдөр шөнөгүй зохицуултыг хийж ажиллаж байна. Одоо түрүүн би хэлсэн та бүхэн анзаарсан баг. Нийт импортоор авах шатхууныхаа 50% л авч чадаагүй байна. Энэ дээрээс бол бас нөөцлөлт үүсэхгүй байгаа учраас орж ирсэн вагон болгоныг бид нэр бол аймаг орон нутгад Улаанбаатарын шатхуун түгээх станцуудаар импортоор орж ирдэг компаниудын арай шатхуун түгээх станцуудаар бол өнөөдөр 51 үрнээ доотлох төгсөн бол маргааш нь ард талынхт нүгтэй юм ингээд
тойруулаад ингээд зохицуултыг өдөр шөнөгүй хийж байна гэдгийг бас ард иргэдтэй хэлье. Бас та бүхэндээ бас бидний нөхцөл байдлыг ойлгож бас анхааралтай авч үзэж хаана бас хамтарч ажиллах шаардлага байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна.